Андын аялгауны эзэн ижээ. Та минь алдар нэрээ хэлж болов уу буурлаа. Алдар нэрийг минь мэдлээ гэд түмэн үйлээ хийж байна уу да үрс та нар. Хаан байсан ч, хатанч байсан ч, шивхчин байсан ч, адуучин байсан ч, хөх тэнгэрт нэрээ нууцлах нь гэрээ юунд андгаатай байдаг юм шүү. Андын тангаргаа зурчвал ямархан зэм хүртдэг вэ буурлаа. Балчирхаа үрсүүд андгайгаа зурчгод амнаас нь эхлээд алтан уургийн үрсийг нь хүртэл өөрийнх нь махан цусан үрсийг хүртэл аван оддог хатуу хуйлтай. Алтан уургийн үрсүүд яагаад дандаа төрд гардаг вэ буурлаа. Түмэн их суутай болохоор, төгөлдөр их эрдмийн охин болохоор, жаяг ёсоо дээдэлдэг, замбуулан их хорвоогоо мэдэж хайрладаг, нэгэн их андгайд отогтоо. Төрд нь харь орны үрсэнч, өөр отгийн үрсч гарах хэдий ч тэрхэн үрсүүд нь хийх үйл бүхнийхээ дэнсийг нь хатуу хутууг нь даахгүй л байх юм да. Тэнгэр эцгийн л санаа юм шүү дээ. Монгол улсынхаа төрийг бадраахын тулд яах ёстой вэ буурлаа. Ил нартын цэцэн гих үрсүүд минь дээ. Ариун зүрхээ чагнаж дийлээгүй байж албат их төрөө тухлуулна гээ юу. Буман их хүчээ таниагүй байж буурлахан их төрөө бадраана гээ юу. Хийх үйлс чинь хөх тэнгэртээ эрлэгтэй шүүгдээд эхэлсэн. Цагааныг нь цагаанаар нь, харыг нь хард нь хідэн үеэр нь суулгахыг эрлгүүд нь шийдэн үзье. Ах үед төрөө төвхнүүлэхэд андын димээр дэмнүүлэн байж, ах үед төрөөсөө эхлээд ард олноо гэгэрүүлэхийн адил, ард олны түшээтнүүд нь, ард түмний мэрэгдүүд нь ямар болж буйг, юу хийж буйг ил нартын үрсүүд бүхэн мэддэг чаддгаар нь дэнсэлж хөх нуруутнуудын минь алтан ургийг аван үлдхийг мэдүүлэх үрсүүдээ угна та нар минь. Түмэн олон төрөөсөө төвшин их үйлээ хийм байж л буман олон уюудээ буурал нэр нь өргөгддөг тав. Нартад андууд болцоож байж, нартад өөрсдийгөө танилцгааж байж, ах үед төрийнхөө үйлд шоршоцоонд. Аглаг холыг сэтгэлээ гээд ах үед төрдөө андын димээ гэж тэрслэн гэж үү. Төрийн ноёдууд, төрийн түшээтнүүд алтхан биетэй хідээч, ам бие бие хүндлэн байж, дээдлэн байж, бие биеийнхээ үрсийгч сэтгэлийг нь ч бас чагнан байж үйлэндээ хамтран зүтгэдэг. Нэг нэгнийгээ үгийн муугаар сэвтэн байж, санааны муугаар жигшээн байж, үйлээ барна гэж байх уу та. Заяагаа танихгүй, мэдлэгээ мэдэхгүй, андаа олохгүй, үйлээ хийхгүй, төрийн түшээтнүүд минь түмэн олноороо байж л сэтгэл зүрхий нэгэн байцгааж үйлээ хийдэг биш гэж үү. Өнөх эртнээс нэгэн болоогүй, үйлээ барахгүй, андаа ойлгохгүй байж төрийн их ноёд түшмдүүд нь ах үед төрдөө хохмоогоо зориулдаг нь балчир үрсүүдийн хууль нь байдаг та. Түмэн цайлхан сэтгэл үртлэн байж, түмэн цайлхан сэтгэлээр андын үйлээ нэгтгэн байж, тэнгэр дээд үзлээ андын аялгуутайгаа нэгтгэн байж, нэг нь нэгийгээ өөр шигээ ойлгон байж, үйл хэрэгээ хийхгүй бол хөх Монголын чин төр харийн мэдэлд очихын дээ үрсэн. Зөөлөн сэтгэлээр биесээ уучилж, зөв бодлоор биесээ хүндэлж, бие биетэйгээ нэгдэн анд болцгоож, андын их ариун тангараа дээдлэн байж л
Түмэн их үлийн ард гардаг нь төгөлдөр их орчлонгийн төвшин сайхан их ёсны нэгийнхэн том жаяхан юмдаа үрсэн. Монголын нууц товчоо номонд Чингис хааны дээд язгуур Тэнгэр заяат Бүртчон хоо марал гэсэн домог байдаг. Үүнийг өдгөө цагийн зарим хүмүүс Чингис хаан буг ээжтэй чон автаа байжээ гэж ярих юм буурлаа. Түмэн олон үрс та нартаа андын тэнгэртээ дээдлэгдийдэ. Амин суу ухааныг хайрлаад хаа. Ахуйд төрийн буман их үрсүүдийг андын үнэн мөчлөгөөр нь энхэн нартад нь буулгая. Энэ нартын балчирхан үрсүүд та нар язгуур их үндсээ элдвэр хилдэг гэлв. За тэгвэл үрсүүд та нар чон бугаас үүсэлтэй юм бол дөрвөн хөллөөд махаа зулгаагаад улиад явах нь яагав. Өвсөө идээд усаа уугаад урамдаад явах нь яагав. Хаан байна вэ тэр дөрвөн хөллөөд урамдаад улиад яваад байгаа үрс чинь та бүхэн өөрсдийгөө хөх тэнгэрээс унаагүй гэх нь. Бугаасаа үүсэлтэй юм бол түмэн олон эврүүд чинь хаан байна вэ? Сур хүчийг нь бэлэгдсэн сүүл чинь тэгээд хаан байна вэ? Түүхээ нэг дахин санаад үзтээ үрс минь. Эрт цагтаа бид түмэн эрдэмтэй, буман суутай, түмэн мэдлэгтэй, шидтэй байсан хатал. Түүнийг минь хаан гээхгээ үрсүүд. Хоо марал гэдэг үгийн үндсэн нэг гаргаад үз. Бүртчон гэж хэлээд байгаа эцгээнийг хараад үз. Балчирхан үрс бүхэн бие биетэйгээ андгаа тавьж дэглэхгүй бол тангаргийн үлсээ нэхэж дэглэхгүй бол андын гэрээний үүлэнд яаж хүрэх вэ? Тангараг гэдэг нь бие биетэйгээ анд бололцоосныхоо дараа амин их холбоогоороо нэгдэн байхыг хэлнэ гэж альцсан та. Энэ цагийн өрсөд түмэн мэдлэгийг нь харсан ч дэрэгдүүрэн зөрөөд өнгөрөх юм та. Өөрөө өөрсдийгөө хөх тэнгэртэй харьцдаг хөх тэнгэрийн тамхтнууд гэдгээ мэдэхгүй. Мэдсэн ч үйлээ хийхгүй үрсэн арвин юм даа хүрхсэн. Хийх үйлийг нь хилэн байхад энэ нартад айлдан байхад орчлон хорвоод энэ цагийн түмэн олон суутнуудтай хим юугаа нэгдүүлэн оршиж хөрстөөсөө өөр твд залрах адил байх юм. Хөрст химэн ухаарч дийлэхгүй. Замбуу твэ замбуу гэж танихгүй болчтээ. Химээрээ нэгэн байж болохч. Түмэн мэдлэгээрээ нэгэн байж болохч. Нэгнийхээ хэлэх үгийг дурайн хэлэхэд хүй орчлонгийн алюр нь ямархан цолтой гэдгээ мэдхээ болох тэрэл цаг нь ойрхон байна. Бүгд л зүрхэн тусал мэд зүүн сүвгчээр багтахын нэгэн адил балчир үрс бүхэн мөч бүхэн холдох тусам мөч бүхэн эргэх тусам төрийн эрхэм анд химээх чинь ямархан байдгийг мэдцгээндэ. Андын эрх химээх чинь ямар хахир болохыг мэдцгээндэ. Балчирхан үрсүүд та нар энхэн нартын бүхий л үрсүүд хөх тэнгэрийн ташуурыг нэг амсханд. Хотол олон хүй их илэгтнэрээ тэнгэрийн ташуурын хүчийг хүртэж төрн төр шиг ард нь ард шиг төрийн төвшин амгалан ноёдууд атгсан нэгэн гар мэт болж энхэн нартын бүхий л үрс энхэн нэгнтэйгээ эвлэрэлтсэн цагт төрөө тэргүүндээ залж түмэн олноо тэнгэрт дээдлэн сүсэглэж арвин буман мэдлэгтнүүдээ түмэн их дээдзүүдээ дээдлэн хүндэлж цагийн ирэхээр үүлээ дэмнээд ирэхээр тэнгэрийн ташуурын амтыг амсна гэж болно. Түүгээрч үл барам
балчирхан өрсийн үрс хүртэл ухаан гэгэрч ирэх гаригуудад түмэн ихийг танин мэдэж энхэн нарттаа тэнгэр эцгээ дээдлэн сүсэглэж арвин буман суутан өгдөх хүндлээд ирэхийн цагт саар муутнууд бас хөлөглөн ирэхэнд сэтгэл нь нэгэн оршиж дийлэхгүй, зүрх нь нэгэн цохилж чадахгүй. Түм буман шидэнд шунагсад энхэн нартад түмэн атхагийг үүсгэж ив андын их тангаргууд руу улмал их хурцлан дайрханд. Балчирхан өрсүүдийг нэгэн болгох гээд бүхий л зүйлсийг нь хайрлаад өгвөл ямархан муухаг болцгоохоо мэдхүү та нар. Тиймийн учир бид түмэн олон шидийг энхэн нартад тэгэж амархан залтдаггүй учир нь тэр. Буман их шидээ зүгээр л айлдаад өгөхөд бидэнд алдах юм гэвэл үрс та нар минь л байна. Тийм учир энхэн нартад түмэн их шалгуурыг тавьдаг нь эндэ. Энхэн нартад андын аялгау бий болоход нэг нэгийгээ хурцласаар дэлгэрч байсан их түүхтэй юм да. Түүнээс зүгээр л нэг хоорондоо эвлэрэн нэгдчихэд яваад байсан бол энэ цагийн урсүүдэд андын аялгаугаар яаж бид дэнслэх вэ? Ах үед төрд чинь бас андын аялгауг, андын ухааныг яаж сурах билээ дээ урсүүд минь. Түүнийг нэг ухаж ойлгондоо. Анд явахын, анд байхын жайгийг хөрсдийн энхэн улаачаараа түмэн олон мэдлэгтнүүдтэй андын аялгауны учгийг мэдүүлнэ. Гаригтаа 100-100-даа бас энхэн үрдэн хийж л яваа юм да. Андын тангараг, андын гэрээ, андын андгай гурвын ялгааг хэлж өгнө буурлаа. Андын тангараг гэдэг чинь түмэн их ирчмээрээ нэгдэж, түмэн их хүн холбоогоороо тангараг тавин холбогдож, бие биетийг нэгтгэхийг хэлнэ. Андын андгай, андын гэрээ нь утга үйл нэгэн хідээж, андууд хамтдаа бүхий л үүлэнд шогшож, бие биеэ нүхэн үйлээ хийх учигтай да. Андын дэмд нэгдэж, амин nii хим цогцлоо гэдгийг та дэлгэрүүлж хэлж өгнө буурлаа. Балчир өрсүүд nii химд орно гэдэг нь андын аялгаугаар хөглөгдөж ард олноороо нэгэн болохыг хэлнэ. Тиймийн учир өрсүүд та нар хийх үйлс бүхнээ сайн ажиж, nii хим болох зорилгодоо зүтгэнэ. Андаа олсон цагт л үйлс бүхэн дэлгэрдэгтэй. Анд бүхэн нэгэн болох цагт л үйл бүхэн дүүрдэг учиртай та.